Харцсан ингээ бүр яг надтай толгорсон юм санагдсан байна. Гаргаж ирэл тэр насилтын дээр тавиал ингээ харсан чи нэг хөөх юм алаг том үдтэй өгөөд бүр яаж байгаа мэдэхгүй одоо ямар орчин ингээ барь тэрэл өстой амьд гараад ирсэнд нь баярлалаа гэж хэлмээр санагдав. Тэгээд манайхаа нөгөө эмч нар маань гарч ирэнгуутаа ингээл нүднээс нь ингээл нүдэнээс нь чи ингээд бараг сав гэл шороо унж байгаа байхгүй. Тэгээд гарч ирэнгуутаа ингээ хүмүүсийг эргүүлж тааруулж хайгаал жоох юм болохоор бодвол тэгэл гэрийнхнийгаа л ээж аавыгаа тий. Тэгээд тэр доор нь ээж нь болоод ах нас байсан. Тэгээд эхлээд тэр хүүхдийг аваад насилкэн зөөгөөл явсан. Тэгэхэд ингээ хэнийг нь мэдэхгүй нөхөөрхөн ингээ хараад байгаа нь тэр бол үнэхээр бас гайхалтай. Тэгээд бас хүүхдийг хараад ер нь айгаа тийм за ямар ч гэсэн бид нар бас найдвар байгаа юм байна. Цаашдаа одоо ажиллагаагаа хийгээд явж байхад бол амьд хүмүүс гарах боломж байгаа юм байна гэсэн итгэл төрөөл. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр үүргээ онц сайн гүйцэтгсэн та хоёрт Монгол Улсын засгийн газар хүндэтгэл үзүүлж байгаа шүү. Турк руу явах үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргахад бол бас амаргүй байсан. Тангараг өргөсөн тушаал биелүүлж байгаа ч гэсэн ард нь бас хүний нас амьдрал ах уу хөв заяа байгаа учраас миний яг үзэж байгаа өөрийн бодол бол ердөөсөө яг Туркид юм ажиллагаа явуулах одоо боломжийг олгосон Монгол Улсын засгийн газар би бол маш их хурдан шийдвэр гаргасан л гэж бодсон. Хэрвээ магадгүй битгээд тэгж хурдан гараагүй яг нэг 72 цаг дотор очиж амжаагүйсэн бол бид нар магадгүй бас амжилттай ингэж олон хүний ам аварч чадаач үгүй ч үү гэж би бодож байсан. Тэгээд ээжиг байхгүй доо нэг айгүй хэцүүс. Тэгээд яг анебт хоёр болохоор том болцсон 10 хүрсэн хүүхдүүд яг ээжиг яг ийм ажилтаа гэдэг нь мэдж байгаа. Тэгээд 6-наас чүрээгүй яг дүүгээ тэгээд ээжиг бол ингэсэн гэхэд айгүй санах бахтаа л гэж бодсон. Ээжээ хайртай шүү. Танаараа айгүй их бахархдаг шүү. Эхлээд ээжиг зүгээр ингээ гой газар очиод гой зочид буудалд очиод ингээд байх юм болоо гэж бодоод тэгсэн чинь яг ингээд амар олон хүн нас орсон тийм газар нурангатай газар очсон ингээ бодоо гинт ингээд дотор ингээ сонирн болол ээжтэй санаа зовоод ингээд ээжтэй болгоомжтой яваарай гэж хэлж чадаагүй болохоор ингээд ээж рүүгээ фэйсбүүкээр ингээд мессенжерээр юм бичсэн чи ээж ингээ аль хэдийн ингээ турк руу яваад ингээд онгоцондоо суудсан байсан болохоор миний чадаг уншаагүй тэгээ ингээ ээжтэйгээ хүсэн цагтаа холбогдож чадахгүйсэн болохоор ингээ амар хэцүү байсан. Үүрэг хариуцлагаараа айдас сүйцээ дарж их хүний инжин сэтгэл Монгол эмэгтэйчүүдийн хатан зориг халуун сэтгэлийг Туркийн ард түмэн зэтгэлээрээ мэдрүүлж болох бүх юм боломжоор дэмжиж тусалж тэгээд олон улсад бас эмэгтэй аврагчид мөвчтэй эмэгтэйчүүд ээжүүд маань хэрхэн одоо зөрөгтэй мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг юм бэ гэдгийг та хоёр маань бас харуулж чадсан шүү. Тэр 9 юм 10 хоног дотор айгууг төвшөртэйсэн л да бид нэр ээж аав маань гэсэн би ч одоо ээжээс хоёр дахь ганцхан ээжтэй ганц улаан фэн л дэгж байгаа. Тэгээд яваад ирэхэд үнэхээр их чирээ бахархаж байсан. Өөрийн өргөсөн тангараг юмдаа ажлын юмдаа гэж одоо би нэг санаа зовдгоо хүүхдийнхээ төлөө бас эрсдэл гайгүй болосоо л гэж боддог юм. Ганц миний хүүгийн эрсдэл биш бүгдээрээ 35-уулаа явж байгаа юм чинь гэж одоо цаас өмнөхөө дээжиг өргөөл залбирал сууд. Одмонд ингээл явж байхад зүгээр явж байгаа л ингээд төгөлцөө шүү дээ. Эхлээд China л гэдэг байсан. China гэдэггүй Монголстан бид нар чи бас хөөрхөн турк гэдэг өгтэй болоод ирсэн. Тэгээ Монголстан гэж сүүл рүү бүр Монголстан ч ихэ болоо зүгээр л ерөөсө хараал баярлаа гэдэг болчихсон. Тэр айгүйх ингэдэг нь баярлаа. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад дээжүүдтэй охид бүсгүүчүүдтэй баярын мэндийг хүргэж инээд баясал ад жаргалаар дүүрэн байж сайхан бүхний дээр бэлхэж явахын өрөөлийг ус төвшүүлье. Эмэгтэйчүүдээ эрчүүд маань илүү их хайрлж, илүү их одоо дэмжиж, илүү их энерги яваарай гэж энэ баярын өдөр бас эрчүүдээсээ хүсье.